Нийслэлийн Баханга дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн өргөш 90 км зайд оршдог газар зүйн байршил болоод байгаль загварын таатай нөхцөл бүрэлдсэн дүүрэг юм а. Цэвэр агаар зам харилцаа дид бүтцийн хөгжил сайтай. Далайн түвшнөөс дээш 1614 м өргөгдсөн 14,000 га нутаг дэвсгэртэй хойд талаараа Төв аймгийн Сэргэлэн сум, урд олон баруун зүүн талаараа Баян сумдаа хил залхан оршдог. Улаанбаатар хотын төвийн дөргүүдтэй 107 км төмөр зам, 90 км хатуу хужилтай автозамаар холбогдсон нийслэлийн алслагдсан дүүрэг юм. Дүүргийн газрын албан нь тус дүүрэгт 2003 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. 2016 онд нийслэлийн газрын албаны бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орсноор дүүргийн газрын албыг дахин байгуулж, албаны дарга газрын асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн хоёр орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Баханга дүүргийн газрын албан нь газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан батлуулах, нийтийн эдлбэрийн болон иргэн хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтанд байгаа газарт хяналт тавих, газар эзэмшил, ашиглалтын бүртгэл хөтлөх, иргэн аж ахуй нэгж байгууллагын эзэмшиж ашигласны төлбөрийг гэрээний дагуу хураан барагдуулах, нийслэл дүүргийн иргэдэд Монгол улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газар өмчлүүлэх, байгууллагын архив албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хөтлөн явуулах зэрэг үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллаж, газрын харилцааны талаар төрийн засгаас баримталж байгаа бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, тэдгээрийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байна. Баханга дүүргийг хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан. Үүнтэй уялдуулан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан төлөвлөгөөнд нэг удаа тодтгол оруулсан. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан байршлуудад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж байна. Баханга дүүргийн хөгжлийн нэг гарц бол хөдөө аж ахуй. Дүүрэгт 2016 онд төсөл сонгон шалгаруулалтаар 8 иргэн аж ахуй нэгж байгууллагад фермерийн аж ахуй, жимс, жимсгний тэжээлийн ургамал, газар тариалангийн зориулалтаар нийтдээ 300 га газрыг олгоод байна. Дүүргийн нутаг дэвсгэрт үүнээс олон иргэн аж ахуй нэгж байгууллага газар эзэмших, ашиглах хүсэлтэй байдаг юм. Үүнтэй уялдуулан шинээр олгогдох газрын дуудлага худалдааны үнийн асуудлыг уян хатан байдлаар буюу дүүргийн газар нутгийн онцлогийг харгалзан, зэрэгэлдэх сумдын газрын дуудлага худалдааны анхны үнийн хэмжээтэй адилхан тогтоох, хууль эрхцэн боломжийг бүрдүүлж өгвөл дүүрэгт хөдөө аж ахуйн гаралтай махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах үйлдвэр болон бусад үйлдвэрүүдийг байгуулж иргэдийг ажлын байраар хангах, малчдын ахуй амьдралыг дэмжин өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Газрын дуудлага худалдааны үнийн асуудлаар холбогдох дээд чатны байгууллагад удаа дараа уламжлан газрын дуудлага худалдааны суурь үнийг зэрэгэлдэх сумдын суурь үнэлгээд уялдуулан тогтоох тал дээр анхааран ажиллаж, дүүргээ сонгогдсон улсын хурлын гишүүн нэмд орж, улсын хурлын гишүүн гадаад хэргийн сайд мөнх оргил, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батболд, барилга хот байгуулалтын сайд мөнх баяр нарт тус хандан энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр албан хүсэлтийг хүргүүлээд байна. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дүүргийн засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх эрх үүссэн 56 иргэн 3 аж ахуй нэгжийн кадастрын зургийг мэдээллийн самд бүртгэж, гэрээ байгуулан гэрчлэгээ олгож, нэр шийдвэрлэх хүсэл гаргасан 2 иргэн аж ахуй нэгжийн хүсэлтийг дүүргийн засаг даргын 2 удаагийн захирамжаар шийдвэрлүүлэн, газрын байршил өөрчлөх хүсэл гаргасан 4 иргэний хүсэлтийг хүлээн авч захирамжийн төсөлд оруулаад байна. Газрын харилцааны чиглэлээр төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, газрын тухай хууль болон түүнтэй холбогдох бусад хууль тогтоомж, журам, зааврын хэрэгжилтийг хангаж, төрийн үйлчлэгийг иргэдэд хүргэх ойртуулах зорилгоор нээлттэй хаалганы өдрийг улирал бүр зохион байгуулахаар төлөвлөсөн. 1-р улиралд дүүргийн улсын бүртгэлийн хэлэлцтэй хамтран 2 удаа амралтын өдрүүдэд зохион байгуулж, нийт 62 иргэнд үйлчлэгээ үзүүлэн иргэдийн асуудлыг шийдвэрлэлээ. Дүүргийн засаг даргын захирамжаар батлагдсан хуваарийн дагуу засаг даргын тамгын газар, хороод болон холбогдох албан хаагчтай хамтарч тусанд явуулын нэг цонхны үйлчлэгийг нэг удаа зохион байгуулж, аслагдсан өртөө, зөвлөг, шугам зам, хөдөөгийн малчин иргэдэд газрын харилцааны талаар холбогдох мэдээллийг хүргэж ажиллалаа. Тус дүүрэгт газрын төлбөрийн гэрээтэй нийт 98 иргэн аж ахуй нэгж байдгаас 2017 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөнд улсын төсөвт 55 сая төгрөгийн төлөвлөгөө батлагдсан.
Үүнээс 1-р улиралд 13 сая төгрөг төвлөрүүлэхээс 20.7 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний биелэлтийг 150% давуулан биелүүлээд байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж 2003 оноос өнөө хүртэл нийслэлийн засаг даргын захирамжаар эзэмшиж байгаа газар өмчлсөн 376 иргэн цахим газар өмчлөлийн ажлыг нийтдээ 3 байршил зохион байгуулж 10,854 иргэн нийтдээ 11,230 иргэнд 570 га газрыг өмчлүүлээд байна. Тус оны 1-р улирлын байдлаар 16 иргэнд газар өмчлүүлжээ. Иргэн аж ахуй нэгж байгууллагуудаас хариутай 54, хариугүй 70, нийтдээ 124 албан бичиг ирснээс шийдвэрлэх шатндаа байгаа 29, хугацаанд шийдвэрлсэн 91 албан бичиг байна. Хариутай албан бичгийн хариуг хуулийн хугацаанд өгч ажилласан. Дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн хөтөлбөрийн газар ашиглалтыг сайжруулж, тогтцол хийх боломжийг бий болгох, ашиглагдаагүй утсан дүүргийн өнгө үзэмжинд нөлөөлж байгаа объектуудыг нураалгаж, зөрчил арилгуулах, арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулан газар дээр нь явж танилцаж, зөрчилтэй эргэн аж ахуй нэгжийн судалгаа гарган алтан мэдээллийг хүргүүлэн ажиллалаа. Мөн зөвшөөрөлгүй байршуулсан контейнер, түүц, павильон, бусад объектуудын судалгааг нэгтгэж, нүүлгэн шилжүүлэх төсөв зарлыг тооцож, нийслэлийн газрын албанд хүргүүлсэн болно. Газар зохион байгуулалт, газрын харилцаа геодет 600 газраас зохион байгуулсан хаягжилтын сургалт болон нийслэл дүүргээс зохион байгуулсан бусад сургалт семинар, нийтийг хамарсан ажилд идэвх санаачлаг гарган хамрагдаж, дүүргээс хуваарлсан ногоон байгууламжийн хайс хашааг өөрсдийн хүч бололцоог ашиглан өнгө үзэмжийг сэргээж будан, хуучин хурцыг тэгшлэн зүлэг суулгаж, усалгаа арчилгааг хариуцсан ажиллаж байна. Цаашид бид иргэдэд газар эзэмшүүлж өмчлүүлэхээс гадна олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үүнд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газрын эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах, газрын төлбөрийн төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх, албаны өрөө тасалгааны тогтчлтын ажлыг сайжруулах, архивын хадгаламжийн нэгжийн бүртгэл хөтлөлтийн ажлыг сайжруулах. Газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн хуулийн этгээдийн гэрээний үүргийн биелэл болон хувийн хэрэг бүрдүүлэлтэд зориулсан 1 сарын аян зохион байгуулна. Баг хангаа дүүргийн газрын алба.